Өнөөдөр ардчилсан намын удирдлагууд сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэл хүргүүллээ. Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчийг сонгох сонгуул болоход ердөө 5 хоног дутуу байгаа энэ цаг үед сонгуулийн ерөнхий хорооноос тэмдэглэгээний бих дуусан тул санал өгсөн хүмүүсийн хуруунд дээр тэмдэглэгээ хийх үгсэн тайлбарыг өгöd байгаа юм а. Энэ нь саналаа өгсөн хүн дахин өөр газарт санал өгөх магадлал өндөртэй тул сонгуулийн санал хураалт бодлионтой болох магадлал өндөр гэж ардчилсан намаас ийхүү мэдээллийг хүргүүлж байна. Ардчилсан намаас Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших Шалтмаагийн Баталгын сонгуулийн төв штабаас өнөөдөр сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж байна. За энэ шаардлагын агуулга нь бол энэ сонгогчдын саналаа өгсныг илэрхийлэх хорооны бэхэн тэмдэглэгийг бид нар хийхийг шаардж байна. Яагаад гэвэл сонгогч олон удаа буюу давтан энэ саналаа өгөх юм нөхцөл байдал байж болзошгүй гэж үзсний үндсэн дээр энэ бэхэн тэмдэглэгийг хийхийг шаардж байна. За мөн ардчилсан намын удирдлагын зүгээс энэ сонгуулийн ерөнхий хороо бол ил тод шудраг ямар нэгэн бодлоонгүй зохион байгуулах юм хуулиар олгогдсон ийм үйл ажиллагааг явуулах ёстой. За дээрэс нь сүүлийн үед бас бидний та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нэрсийн жагсаалтанд өөр хүмүүс өөр хаягн дээр тухайлбал нэг айлын хаягн дээр байхгүй хүн байх гэх мэт ийм тодорхой зөрчлүүд илэрч байгаа. Тэгэхээр энэ байдлын үндсэн дээр бид нар энэ нэг сонгогч нэг л удаа саналаа өгөх гэдэг энэ байдлыг хангаж өгөөч гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. За мөн ажиглагчийг тухайн санал авах байран дээр ажиглах бүхэл нөхцөл бололцоог бас бүрдүүлэх энэ шаардлагыг тавьж байгаа бид нар. Сонгуулийн тухай хуулинд энэхүү тэмдэглэгээ хийх бэхийг улсын төсөвт суулгаж авах эрхийг нь өгсөн байдаг байна. Сонгогчдын эрх ашгийг хангах, сонгуулийг маргаангүй явуулах орчин бүрдүүлж өгнө гэдэг шаардлагыг энэхүү хүргүүлж байгаа юм байна. Мөн нэр бүхий хүмүүсийг хариуцлагатай байхыг шаардаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм а. Сонгуулийг шудраг явуулах ёстой. За ийм учраас энэ сонгуулийн хороо тодорхой хэмжээгээр төрийн байгууллага засгийн газар шаардлага байна гэж ингэж үзэж байгаа. Юу гэхээр ган хуйг иргэний хувьд нэг намын гишүүний хувьд бол сурталчилгаанд оролцох эрхтэй хүн. Дэд сайд инквайрийн хувьд бол хажууд нь суучихсан иргэн гүтгэлэг хийж байхад түүнийг дэмжиж хуулийн хүрээнд 8 сарын гарч ээж бүрдэгдэх ёстой хүн офшортой хүн бол бүрдгүүлэх ёстой. Баттуулга бол сонгуулийнхаа сурталчилгааны хувьд энэ асуудал байгаа учраас бүрдгүүлээ гэдэг ийм бүдүүлэг авирыг гаргасан учраас би энэ засгийн газарт ялангуяа инквайрт бол хариуцлага хүлээх ёстой гэж ингэж үзэж байгаа юм. Нэг хаягн дээр тухайн гэрт амьдардаггүй бүр огт танихгүй хүмүүсийн нэр дээр саналаа өгөх урилга ирж байгаа гэд олон зөрчлүүд байгаа тул эдгээрийг арилгаж шудраг үнээр сонгуулийг явуулж сонгуулийн ерөнхий хороо ажиллаа хийхийг шаардаж ардчилсан намаас нэр дэвшигч Шалтмаагийн Баталгыг дэмжигч нар сонгуулийн ерөнхий хорооны гадаа цугласан байсан юм а.